Юу яасан бэ бороо? Яах юу ах вэ? Удахгүй цагаан сар болох гэж байгаа юм биш үү? Тийш дээ бороо. 3 сарын нэг нь чиний нэг нь шүү дээ. Дахиад энэ жил цагаан сараар хүнтэй суусноо, хүнтэй суухгүй мó гэж асуугаад бөө болох юм байна л да. Харин тийм бороо. Тэдний ямар гэр бүл бүртгэх тавч байгаа шүү дээ тий? Бэрэ арай гэл бро. Бид нар бэрийг хаанаас олох юм? Гудамжинд дэвчээдэг бол түүгээд авахсан. Бэрээр яах гэдэг юм бороо? Мэдхгүй. Шинэ бэрдээ зэрлэг их бэлэг өгөх юм гэсэн бро. Яагаад юм бро? Брого бэрээ болгочих юм уу? Брод нас нэр төр гэж бас байна штэ. Юу гэсэн үг юм бэ бро? Чамайг дагуулад ирвэл нохоо дагуулад ирлээ гэж бодсон штэ. Яаж яхад манай юм нохооны үрснээс харшилтай. Үсээ усчих юм уу? Яах юм бэ? Ядаж на тусганы чинь солиё. Хаашаа бро? Ийшээ бро. 15 жилийн түүхтэй төмөн торгон, эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гээд альч насныхан төмсөж болохоор даавн, торгон, гар чимэглэлтэй Акоби ус нэвтрэлгүйгээд төрөл бүрийн дээл худалдаалдгаас гадна шилап, ловуз, ард, дөрвөн талтай гээд маш олон сонголттой малгаануудад энд байдаг. Тэгээд ч болоогүй дээл малгаанаас гадна бэлний бүс, монгол цамц, өмд, хүрм, поло болон төрийн салдаг гутал гээд монгол үндэстний бүх төрлийн хувцас байна. Хосороо гоёд явах тохиромжтой хос дээл, цамц, хүрмч байна. Бас болоогүй дээлний торог давуу 20-50% хямдралтай байгаа юм байлээ. Хамгийн гол нь төмөн торгын хамт олон үргэлж чанарыг эрхэмдэг болохоор Монгол гоёлоо төмөн торгоор л авна шүү дээ, бро. Лааж байгаа шүү дээ. Лааж штий. Тэгвэл ээж аав нартаа ч гэсэн төмөн торгон бэлгийн харьцанд дээр торох гэж мэдэгдээ л та. Тэгэл та. За бро явах уу? Бороо биш. Бэрээ болсон шүү. Яцгай. Хөгжүүлсэн хүн байх